Сайн бацгаана уу? Арангаа аймгийн насан туршийн боловсролын төв нь иргэдийнхээ боловсролын хэрэгцээнд нийцүүлсэн богино хэмжээний сургалтуудыг хүргэж байгаа. Энэ удаад та бүхэндээ хувь хүний хөгжлийг дэмжих цуврал хичээлийнхээ хүрээнд хувийн зарлагын талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. Зорилгогүй хүн гэдэг бол сэлүүргүй завтай адил тэзүүгээр урсгал дагдаг. Харин зорилготой хүн бол хүсэл мөрөөдлийнхөө зүгт зогсолтгүй тэмүүлж утга учиртай амьдардаг. Тэгвэл зорилго гэж юу вэ? Та юу мөрөөддөг вэ? Та мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөө гаргасан уу? Эсвэл толгой дотроо бодож явна уу? Тэгвэл мөрөөдлөө цаасан дээр болгоход зорилго болдог. Судалгаагаар мөрөөдлөө цаасан дээр болгосон хүмүүс толгой дотроо бодож явдаг хүмүүсээс 11 дахин илүү амжилтанд хүрсэн байна. Ингээд та бүхэндээ зорилгоо тодорхойлоход туслах энгийн алхмыг танилцуулъя. 1-р зорилго тавь, 2-р төлөвлөгөө гарга, 3-р тууштай хий. Үр дүнгээ та хүртэх болно. Зорилготой хүн зорилгогүй хүнээс 100 алхмын урд байдаг.